Гэрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаарт бид өргүүдлийн талаар болоод үршилжүүлэн суулгах аргын талаар үзэгч та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Солонгосын CLWH эмнэлгийн захирал доктор Чой хэмжээг урьж ярилцлаганд оролцуулсан байгаа. Хүмүүн бидний амьдралын утга учир аз жаргал бол хүүхэд. Түүний өхөөрдөм хөөрхөн дуу хоолой, хазаад амар жижигхэн гар, игдүү хүрмээр аашаа яг энэ ертөнцид байдаггүйсэн бол бидэнд аз жаргал байна гэж юу. Инхрээ бяцхан үрээ харах бүрийд хайр ундарч, халуун дулаан уур амьсгалыг төрүүлж, асар том орон зайг эдлэж, баяр баясгалан гэрэл гэгийг авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол Бурханаас бидэнд өгсөн бэлэг гэлээ. Гэтэл Бурханаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй зовлонтой хүмүүс ч бас байдаг. Өнөөгийн нийгэмд олон шалтгааны улмаас гэр бүлийн дотор үргүйдэл бий болж, хардалт, салалт, үл итгэлзэл, сэтгэл санааны дарамт авчирсаар хосуудын хайр итгэл харилцаа холбоог эвдсээр байна. Яг л энэ асуудалтай тулгарсан гэр бүлүүдэд нэгэн гарц шийдэл бий болсон нь эмнэлгийн лабораторид үршүүлжүүлэн суулгах арга юм а. Тэгвэл бидний сайн танилцуулсан Солонгосын алдартай CLWH эмнэлгээр л гэхэд 300 гаруй монгол гэр бүл эмчлүүлж өрийн зулаа үнэрлсэн байдаг байна. Өмнө нь CL эмнэлгийг сонгуулжлуулж байгаа монголчууд хил дамнан Солонгос орны зорж эмчилгээнд ордог байсан бол энэ оны 2 дугаар сард Улаанбаатар хотод албан ёсны салбараа нээсэн таатай мэдэнэ. Улаанбаатар хотод нээгдсэн CL эмнэлэг нь хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба бүх эмч лабораторийн мэрэгжилтнүүд нь бүгд найрамдах Солонгос улсад 6 сараас дээш хугацаагаар мэрэгжил дээшлсэн байдаг юм байна. Өргөдлийн бүх эмчилгээний оншилгоог өөрийн лабораторид хийдэг гэдгээр онцлог, орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, урвалж бодисуудыг ашиглан эмнэлэг зүүн шинжилгээ, биохимийн шинжилгээ, дааврын шинжилгээ, үрийн шингэний шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ зэрэг шинжилгээнүүдийг хийж үйлчилдэг юм байна. Мөн орчин үеийн энх онцлогооны аппарат, зориулалтын тав тухтай өрөөнүүд, мөн тус эмнэлгийн лабораторийн тусламжтайгаар анхдагч болон хоёр дахь үргүйдэл, сарын тэмдгийн анхдагч болон хоёр дахь алдагдал, цэвэршилтийн менежмент, умаан хүзөөний хавдрын урьдчил болон хавдрын оншилгоо, жирэмсний хяналт зэргийг хийж зөвлөгөө зэрэг эмнэлтэйчүүдийн тусламж үйлчилгээний цогц шийдлийг нэвтрүүлсэн эмнэлэг гэдгээрээ онцлог болсон юм байна. Хэрвээ үзэгч та бүхэн өргүүдлийн талаар болон үршилжүүлэн суулгах талаар мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсэж байгаа бол яг одоо бидний хүргэх ярилцлаганд анхаарлаа хандуулаарай. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн дугаарт бүгд найрамдах Солонгос улсын эмэгтэйчүүдийн эмч Харвард их сургуулийн солилцооны багш, олон улсын академийн 8 удаагийн шагналд үршилжүүлэн суулгах мэс заслыг нийт 20,000 гаруй удаа туршлагатай хийсэн дурангийн мэс заслын мэрэгжилтэн доктор Чой Бумчи бол манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн байгаа юм а. За тэгэхээр манай энэхүү эмч маань бол Солонгос улсад өргүүдлийн чиглэлээр бол алдартай, за мөн монголчуудын хувьд бас хэдийнэ танил болж амжаад байгаа CLWH эмнэлгийн дарга доктор гэдгийг бас та бүхэндээ дуулахад таатай байгаа. За таны хувьд Монголд анх ямар шалтгаанаар ирж байсан бэ? Гадаадын эмчийн хүний хувьд одоо гадны хүний нүдээр харахад Монголын эмнэлгийн үйлчилгээ, энэхүү Монголын одоо эмчилгээний шат бол ямар юм шиг санагдаж байсан бэ? 저는 2010년도에 처음 몽골 방문했었는데요. 2010 онд Монгол улсын эхнэлсэн эрүүл мэндийн төвийн төв эмнэлгийг одоо зорж ирж байсан. Тухайн үеийн байдлаар одоо их барих тусламж үйлчилгээний багш төхөөрөмжийн хувьд одоо Солонгос улстай харьцуулахад маш тутмгийн зэрэгцээ их хүүхдийн эндэгдэл одоо өндөр байгаа нь сэтгэлийг хөвтөж исэн. Одоо өнөөдөр бол одоо 50 дахь удаагийн одоо Монголын айлчлал болж байгаа маа. Тэгэхээр Монгол улсын газар нутагтай харьцуулах юм бол хүн амын тоо бол нэлээд багад бол тооцогдно. Тэгэхээр таны хувьд яг энэ асуудал дээр ямар одоо асуудлыг харж байна вэ? Ер нь бол энэ чиглэл дээр Монгол улс ямар арга хэмжээ авч ажиллавал илүү их цохилтой юм шиг танд санагдаж байна вэ? 몽골은 대한민국에 비해서 Монгол улс газар нутгийн хувьд Солонгосын газар нутагтай харьцуулахад 16 дахин том хэдий ч гэсэн одоо хүн амынхаа хувьд Солонгосын хүн амтай хүн амаас 20 дахин бага байсан. За энэ байгаа нь одоо ирээдүйд Монголын хүн амын асуудал одоо маш хурцтмал юм шиг санагдаж байна. Мэдээж өргүүлийг багасгахын тулд хууль бус үр хөндөлтийг одоо арилгах болон бэлгийн замын халдвар түвшнээс сэргийлэх ёстой гэж бодож байна.
сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Их хүүхдийн эмнэлэглийг бууруулахын тулд нэн даруй их барихын тусламж үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Таны хувьд бол одоо энэ өргөдлийн чиглэлээр Монгол улсын хүн амын өсөлтийн бодлогод бол бас их анхаарал санаа тавьж олон монгол эмчнэрийг өөрийнхөө Солонгост CL эмнэлэгт урьж одоо туршлага судлуулсан ийм бол би бас сонсч байсан. 지금까지 몽골의 선생님들을 한 30여 분 정도. За өнөөдрийн байдлаар бол одоо 30 орчим одоо эмч мэргэжлүүдэд одоо өргөдлийн талаар сургалт одоо явуулах боломж надад бүрдсэн байсан. Тэгээд энэ жилээс эхлээд одоо 3 жилийн өмнөөс эхлээд анагаах ухааны оюутнууд боломж олгож оюутан болон юу гэдэг резидент гэдэг хүмүүст болохоор сургалтын төлбөрийн тэтгэлэг болон одоо зуныхаа амралтаар Солонгост CL эмнэлэгт одоо 1 сарттай суралцах тийм боломжийг би бүрдүүлж өгсөн. Энэ удаа эрэхтэй сангаахын шинжилгээний үндэсний их сургуулийн одоо оюутнуудаас боломжийг олгож CL эмнэлгийнхаа тэтгэлэг тийм хөтөлбөр уралдааныг бас зарласан байгаа юм билэ. Тэгэхээр онцгойлон ер нь яагаад залуу эмч нарыг сонгодог юм бэ? Ямар нэгэн шалтгаан байдгүй? Энэ шалтгаан нь болохоор одоо хөгжингээ орнуудын одоо эрүүл мэндийн систем тэгээд өвчтөнтэй харилцаа одоо яг багаас нь тэгж зааж сурахыг хүссэн юм аа. Тэр нь маань одоо 20 жилийн дараах Монголын ирээдүй болж байгаа учраас 젊은이들에게 기회를 주고 있습니다. Их барих эмэгтэйчүүдийн эмчийн нүдээр харахад одоо Монголын эрүүл мэндийн салбарын асуудалтай байгаа талыг та юу нэг юу гэж харж байна вэ? 몽골의 의료 시스템은 миний одоо 6 жилийн өмнө одоо анх ирж ирсэнтэйг одоо үеийг харьцуулах юм бол мэдээж хэрэг маш их өөрчлөлтүүд одоо бий болсон. Гэхдээ эмнэлгийн байгууллагын систем одоо дотоод систем нь одоо маш их бүрэлдэж тогтоогүй улмаас яг үйлчлэгээнд одоо хүрч одоо чадахгүй байгаа хүмүүст тийм болохоор хөгжингүй одоо хөгжилтэй орнуудын одоо системийг Монголд нэвтрүүлэх зорилгоор одоо маш их өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг надад харагдаж байна. Яг энэ өргөдлийн асуудалтай тулгараад байгаа гэр бүлүүд гадны орныг зорих нь илбэг байдаг л та. Тэр дундаа Солонгос улсыг зорж имжлүүлээд одоо үр дүнгээ үзсэн олон гэр бүлүүд бас байдаг. Тэгэхээр яг ер нь бодит байдлыг та юу гэж харж байна вэ? 몽골의 많은 불임 환자들이 아이를 갖기 위해서 Солонгост одоо Монгол төдийгүй одоо Япон, Сингапур одоо Малайз гэдэг Азийн орнуудаас аягүй хүмүүс ирж одоо IVF одоо ажилбарт ордог. За тэгээд энэ дундаас Монголын одоо 6 жилийн турш Монголоос ирсэн одоо нийт хүмүүст бол одоо 300 тохиолдол нь амжилттай болж исэн. Тэгээд Солонгост ирэхдээ хүмүүс одоо байраа зараад ч юм уу, машинаа зараад ч юм уу, эсвэл зээл аваад ч юм уу маш олон одоо ийм хүндрэлтэй нөхцлүүдээр одоо нэг мөнгөө санхүүгөө бүрдүүлж ирдэг нь надад маш их харамсалтай байсан. Тэгээ би энэ нөхцөл байдлыг одоо жоохон ч гэсэн сайжруулах үүднээс Монголд яг адилхан одоо ийм эмнэлэг байгуулахын зүйтэй юм байна гэж би бодсон юм аа. Энэ эрсдлийг даван туулж яг энэ эмнэлгээ Монголд байгуулахсны гол үндсэн шалтгаан юу байсан юм болоо? 으로나 아니면 시간적으로 많은 소비를 мэдээж хэрэг одоо гадагшаа явж одоо энэ эмчилгээг аавна гэдэг бол цаг хугацааны болоод одоо эдийн засгийн хувьд ч гэсэн маш их хүндрэлтэй, хүн болгонд хүндрэлтэй. Тийм болохоор би ялцчгүй энийг бол заашгүй Монголд байгуулахын зүйтэй гэж бодож шийдэж одоо байгуулсан. Солонгосын эмнэлэг гэж юусоо битгий бодоорой. Энэ бол Монголд байгуулагдсан Монгол эмнэлэг. Тийм Монгол хүмүүсийн одоо баяр баясгалын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг шүү гэж. Тэгэхээр Солонгост одоо байдаг энэхүү орчин үеийн одоо шилдэг эмнэлэг маань Монголд нэгэнтээ байгуулагдсан учраас одоо хилийн дээс алхаж энэ эмчилгээ үйлчлэгэнд хамрахыг хүсдэг байсан олон иргэдэд бол маш их олон зүйлийг хөнгөвчлсөн зүйл боллоо гэж бодож байна. Тэгэхээр мэдээж үзэгчдийн маань хувьд бол бас бодож байгаа. Солонгост байгаа эмнэлгийн орчин нөхцөл болоод одоо техник тоног төхөөрөмж одоо эмчийн ажилтнууд мэрэгчлэнүүдийн хувьд бол Монголд байгаа эмнэлэгтэй адилхан байдаг болов уу гэсэн асуултыг бас асуумаар байна. 사실 몽시엘 병원은 한국에 있는 Солонгосоос одоо тоног төхөөрөмж явж ч гэсэндээ боломжийн тоног төхөөрөмжөд авчир суурилсан байгаа. Эмч ажилчдын маань хувьд болохоор тодорхой хэмжээний сургалтанд хамрагдаж одоо энэ талаар маш одоо олон жилийн өмнөөс бэлтэж ирсэн. Эмч нар нь бол ажилчид нь бас мэдээж хэрэг тодорхой хэмжээний сургалтанд явж суугаад ирсэн. Мэдээж хэрэг Солонгос Монголын систем болоо хоорондоо бол өөрлөлтөө тэгтээ аль болох Солонгос технологиор одоо Монголд ингэж нэвтрүүлэхийг зорьсон. Тийм болохоор одоо манай одоо энэ IVF буюу өргөдлийн одоо зовлон амсаад байгаа гэр бүл одоо манайхаар үйлшүүлж байгаа үйлчлүүлэгчид маань биднийг одоо маш сайн ойлгож бидэртэй харьцах хэрэгтэй.
Тэгвэл лабораторийн орчинд одоо үр шилжүүлэн суулгах умаад одоо эр бэлгийн эс цэцэг хоёрын ялгаа нь яг юунд байдсан болоо? Ямар тохиолдолд ер нь лабораторийн орчинд үр шилжүүлэн суулгаж байна вэ? Жирэмслэх магадлалын хувьд ер нь хэр байдаг юм болоо? 먼저 IUI. За эхлээд бол умаад эр бэлгээс цацах ажилбар нь болохоор мэдээж эмэгтэй хүний маань одоо гурсан өрийн хоолой нь одоо тий яг эрүүл байх ёстой. Тийм бүглрөөг эрүүл байх ёстой. Тэгжээж одоо эр бэлгээсийг одоо цацаж одоо үр тогтоох бол боломжтой байдаг. Нөгөө одоо лабораторийн орчинд одоо үрэл тогтоох нь гэдэг нь болохоор зэрэг савны ямар нэгэн асуудалтай тий одоо өрийн сувг нь битүүрсэн ч юм уу тий тийм тохиолдолд мөн тийм тохиолдолд одоо бидний тодорхой хэмжээгээр эсийг нь идэвхжүүлэх одоо эмчилгээ хийж эсийг гаргаж аваад эргэстэй ингэж үр хөврөлд оруулж одоо суулгадаг байгаа савнд суулгадаг тийм хоёр үр талтай байгаа. Тэгэхээр одоо лабораторийн орчин нөхцөлд үр шилжүүлэн суулгаж байгаа нь ер нь эрсдлийн хувьд ямар байдаг юм болоо? 시험관하기 시술은 лабораторийн орчинд суулгах ажилбар нь болохоор 1978 онд анх хийгдчихсэн. Тэгээд тэрнээс хойш өдийг хүртэл олон одоо хүүхэд тэгж төрсөн, мэндэлсэн байгаа. Энгийн аргаар одоо тий байгалаараа мэндэлсэн хүүхдүүд, олдоод мэндэлсэн хүүхдүүд буюу тэгж одоо олдсон хүүхдүүд хоорондоо ерөөсөө ямар ч ялгаа байгаагүй. Тэгэхээр чамчийн хувьд одоо Монгол эмэгтэйчүүдэд эмчилгээ хийснээр хэдэн одоо гэр бүлийг ер нь үр хөвгттэй болгосон байт юм болоо? Өнгөрсөн 6 жилийн турш болохоор би 300-аад орчим одоо гэр бүлдэд хүүхдтэй болгож өгсөн. Лабораторийн орчинд хүрэл судлах аргаар бас нөгөө нэг умаад эр бэлгээс цацах ажилбар гэдэг хоёр янзын аргаар би нийт 300-аад хүүхдийг одоо гэр бүлийн хүүхдтэй болгосон. Тэр дунд маань 3 ихэрч байгаа, 2 ихэрч байгаа. Тэгээ тэр дундаас одоо хүүхдтэй нэр хүүхдээ CL гэдэг нэр өгсөн ч одоо айл байгаа. Тийм үү. Тэгэхээр одоо надад бахархалтай санагдчихсан. Солонгос улс бол Монголтой харьцуулах юм бол 16 дахин бага газар нутагтай мөртлөө хүн амын тоогоор бол бараг 20 гаруй дахин их юм хүн амтай. Тэгэхээр танай улсын хувьд ер нь хүн амын бодлогоо яаж нэмсэн байдаг юм бол та арга туршлагаас нь хуваалцахгүй юу? 한국은 몽골보다 Монголын газар нутагтай харьцуулах юм бол Солонгосын газар нутагт 16 дахин бага мөртлөө хүн амын хувьд бол 20 дахин их байгаа. Гэхдээ Солонгосын одоо өнөөгийн байдал яг ямар байгаа гэхээр зэрэг нас одоо өндөр настай хүмүүс ихсэн одоо гэр бүл болгон нэг хүүхдээс илүү хүүхд гаргахгүй байгаа. Засгийн газар одоо санаа зовлоноос асуудал болж байгаамаа. Тэгээд үүн дээр арга хэмжээ авч одоо өргөдөлтэй гэр бүлийн хувьд одоо 4 удаагийнх нь оролдлогоос 50% одоо улсаас хөнгөлж өгч байгаа. Энтэй холбоотойгоор нөгөө 4-р сараас өнгөрсөн 4-р сараас эхлээд одоо яг нь лабораторийн орчинд үр хөврөл суулгах одоо энэ IVF ажилбарын хувьд болохоор даатгалд оруулж өгөхөөр те төлөвлөж одоо улсын засгийн газраас нь тийм бодлого хэрэгжүүлэлт явагдаж байгаа. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байгаа ЧОМ-ийн хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч бол эрүүл мэндийн салбарт оруулж байгаа энэхүү одоо үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Солонгос улсад суралцуулж байгаа. За мөн одоо олон гэр бүлүүдэд тусалсан зэргийг өндрөөр үнэлээд найрамдлал одонгоор бол бас шагнасан байдгийн байлээ. Тэгэхээр таны цаашдын зорилго төлөвлөгөөний талаар бас хуваалцахгүй юу? Ерөнхийлөгчийн шагналыг авсандаа маш их таалгаж байна. Үүнийхээ одоо тий хариу болгож би Монголд одоо цаашдаа үйл ажиллагаагаа одоо улам өргөжүүлж Монголын хүн амын өсөлтөнд хувь нэмрээ оруулж өргөдлийн шалтгаан болох хууль бус үр хөндөлт болон одоо бэлгийн цавын халдвар төвчнийг одоо тий урьдчилан сэргийлэх талуудаар ингэж одоо арга хэмжээ авах тусламж үзүүлэх өөрхийн зүгээс тий хувь нэмрээ оруулах бодолтой байгаа гэдэг. Тэгэхээр ер нь бол энэ өргөдлийн шалтгаан юунаас болдгийм болоо та бас түрүүн хэлж байна. Ялангуяа Монголд бол хувийн эмнэлгүүдээр зөвшөөрлөг үр хөндөлтийг бол хийдэг юм асуудал байдаг. Тэгэхээр үүнтэй ер нь яг яаж тэмцсэн юм арга танай улсын хувьд жишээлбэл ямар арга туршлага байдгийм бол өргөдлөөс ер нь урьдчилан сэргийлэх боломж байдгийм болов яг хувь хүний ч юм уу зохион байгуулалт эрүүл мэндийн асуудлаа өөрөө хэрхэн одоо авч явж байгаас шалтгааллах зүйл ер нь байдаг уу? 불임은 За өргөдлийн шалтгаан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд бол 50-50% та байдаг. Эмэгтэйчүүдийн шалтгаан нь болохоор зэрэг умаа болон өндгөвч умайн гурсан хоолойны эмгэг өөрчлөлтүүд мөн тухайн эмэгтэй наснаас одоо нас өндөр байхаас их шалтгаална. За эрэгтэй шалтгаан нэр бэлгийн эсийн тоо цөөн байх, мөн түүний хөдөлгөөний идэвхтэй байх, бүтцийн өөрчлөлттэй болон одоо үр дамжуулах сууг өрөвсөж битүүрснээс болж эр бэлгийн эс гадагшлах боломжгүй. Мөн төмсгөнд эр бэлгийн эс одоо үүсэхгүй тийм одоо хүмүүсийн хувьд их тохиолдолд шалтгаантай байд юм аа. 그런 경우가 있겠습니다.
제가 놀라운 게 За би маш их одоо гайхсан юм зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг эмэгтэйчүүдийн хувьд болохоор энэ Монголын одоо эмэгтэйчүүдийн дийлэх шалтгаан нь үрийн сувг нь одоо битүү ч юм уу эсвэл наалдангатай. Эрэгтэйчүүдийн болохоор эс нэвтрэх тэр хоолой нь одоо бүглэрсэн ямар нэгэн өрөвсөлт хүчний олноос тий. Энийг бол хизээ одоо ямагт одоо тий ямар нэгэн арга хэмжээ аваад эмчлэх бол бүрэн боломжтой байдаг. Нас ахаад ирэх тусам ялангуяа одоо 30-аас 35-аас дээш насны эмэгтэйчүүд жирэмслэх магадлал нь ер нь буураад яваад байдаг гэдэг юм элэ. Тэгэхээр ер нь үнэхээр тэгдэг юм уу? Ер нь эмэгтэй хүний жирэмслэх боломжтой хамгийн тохиромжтой нас нь хідээс хэд байдаг юм болоо? Эмэгтэйчүүд 35-аас дээш нас болоод ирэхээр жирэмслэх магадлал нь том бага болоод ирдэг. Ялангуяа 40-оос дээш насны хүмүүс жирэмслэх юм бол өндөвчний үйл ажиллагаа муудаж эхэлдэг учраас лабораторийн одоо IVF хийлгсэн ч гэсэндээ тэр нь бас тийм одоо үр дүнтэй байдгүй. Ердөө л 10-аас 15% бол байдаг гэж магадлал нь. Тэгэхээр байгалаараа одоо хэвэн жирэмсэлж байгаа хэдий ч одоо энэхүү одоо лабораторийн аргаар үр шилжүүлэн суулгах аргаар ихэр хүүхэдтэй болёо гэсэн хүсэлтээс хүмүүс байдаг. Тэгэхээр ийм хүмүүст ер нь таны амьлагт хандаж болох уу? 우리가 인위적으로 시험관하기 тийм хүмүүс байдаг. Тэгэхдээ манайх одоо лабораторийн аргаар үр хөрөл суулгах одоо ажилбар маань одоо нэг суулгахтаа 3 үр хөрлийг суулгадаг байхгүй саунд. Тэгээд тэндээс одоо амжилттай болоод 2 нь амьдраад 2 ихэр хүүхэд гарах ч юм уу тийм тохиолдол байдаг. Гэтэ энэ бол баш бага магадлалтай 10% магадлалтай. Яг магадгүй хүүхэдтэй болохгүй байгаа хэдий ч тэрийг одоо би өргөдөлтэй байна гэж бодож тооцоолохгүйгээр ч юм ер нь би зүгээр ингээд хүүхэд болохгүй байна гэд ингээд бодоод яваад идэг гэж хүмүүсээс байж магадгүй юм л та. Тэгэхээр ер нь манай гэр бүл өргөдлийн ийм асуудалтай тулгараад байна гэдгээ ер нь яаж мэдэх вэ? 일단은 결혼 생활이 одоо гэрснээс хойш 1 жилийн дотор одоо хүүхэд олдохгүй бол энэ бол өргөдлийн эмчилгээнд хандах ёстой. Бас хоёрдугаар эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөг алдагдах буюу маш одоо урт хугацаагаар ирэх, эсвэл маш богино хугацаагаар ирэх, эсвэл маш их хэмжээтэй ирэх, эсвэл маш бага хэмжээтэй ирэх ийм тохиолдлуудад бол яалтчгүй та нар одоо өргөдлийн хандсан зүйтэй гэж. Өргөдлийн мэрэгчлэнийхээ хувьд одоо ийм яг асуудалтай тулгараад байгаа гэр бүлүүдэд хандаж ер нь одоо итгэл хайрлах ч юм уу тийм сайхан үг хэлэхгүй юу? 저는 전 세계 За миний хувьд бол маш дэлхийн маш олон орнуудад одоо энэ IVF-ийг одоо эмчилж одоо өргөдлийг эмчилж явж исэн тийм туршлага байгаа. Бусад орнуудын эмэгтэйчүүд одоо үйлчлэгчтэй харьцуулахад Монгол гэр бүлүүд одоо мэдээлэл дутуу авснаас ч тэр юм уу сэтгэл зүйн бэлтгэл одоо бүрэн хангагдаагүй байдаг юм шиг санагдсан. Ерөөсөө тийм байж болохгүй. Анхны удаагаар одоо болно гэж бол байхгүй. Нэгдэх, хоёрдох, гуравдах гэдэг ерөөсөө дандаа урьдчилан төсөөлсөн байх, бодсон байх хэрэгтэй. Эмч болон нөхөр одоо тий гэр бүлийн хүн тэгээ гурлаа тэр гурийн одоо бодол санаа нэгдчихэж одоо энэ ажилбар маань одоо амжилтанд хүрэх юм аа. Тийм болохоор ерөөсөө яарч бухимдах юм ерөөсөө байхгүй. 50 одоо байдлаар хэдүүлээ энэ өргөдлийг одоо даван туулах хизээж одоо боломж байгаа шүү гэж. За тэгэхээр өнөөдрийн манай эрүүл амьдрал нэвтрүүлгийн сэдэв бол өргөдлийн чиглэлээр үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэхээр зорьсон байгаа. За тэгэхээр энд ч утгаараа бид бол Монголд одоо цөөхөн хоногоор айлчлал хийж одоо энэ эмнэлгийнхаа үйл ажиллагааг хүмүүст одоо таниулах одоо олон эмэгтэйчүүд одоо гэр бүлүүдэд яг энэ чиглэлээр бас сэтгэл найдвар төрүүлэхээр ирсэн энэ чой хамжиг урьж оролцуулсанд бол маш их баяртай байна. Тэгэхээр за манай өнөөдрийн нэвтрүүлэгт бол Бүгд найрамдах Солонгос улсын эмэгтэйчүүдийн эмч Харвард их сургуулийн солилцооны багш Олон улсын академийн 8 удаагийн шагналд үршилжүүлэн суулгах мис заслыг 20,000 гаруй удаа амжилттай хийсэн дурангийн мис заслын мэргэжилтэн CLWH гэсэн эмнэлгийн эмч Чой Бомчи оролцож бидэнтэй ярилцлаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлгийн студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За бид уламжлал асараа PTIS эмнэлгийн зорин ирээд үзэгчдэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэх ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн та
Редакторын сонгож авсан сэдв бол хүүхдийн сүн шүдний талаарх мэдээлэл үзэгчдэд хүргье гэж шийдсэн ба. Ер нь хэдий хэр хугацаанд энэ сүн шүд нь бүрэлдэж эхэлдэг юм болоо. Амны хүндийн ер нь үүсэл тавигдаж эхлэхээс эхэлж байгаа. Жирэмсний 4-өөс 6 дахь 7 хоногоос эхлээд бол хүүхдийн шүдний их өсөр аманд бол амны их өсөр тавигдаж эхэлж байгаа. 12 дахь 7 хоног буюу жирэмсний 3 дахь сараас эхлээд эрдэсчлэлтийн үе маань явагдаж эхэлж байгаа. Эрдэсчлэлт гэдэг маань бол шүдний хатуулаг чанарыг хэлдэг байгаа. Цаашлаад идж байгаа хоол хүнстэй тэндээ бол эрдэсчлэлт ихтэй хоол хүнсийг төлөхөө хэрэглэх юм бол ер нь бол хүүхдийн маань шүдний хатуулаг чанар нь бол хамт явагдаж байна гэдэг юм жахан зүйтэй. Хүүхэд эхийн хөвлөгөөс төрөн гараад одоо хамгийн эхлээд сүн шүд гардаг шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүдийн дундаас сүн шүд нь нэгэнт солигддог. Одоо байнгын шүд биш учраас сүн шүдийг арчлах хэрэггүй, хүүхдийн шүдийг угаах хэрэггүй гэх мэтчлэн амд амьдсаранд их байдаг л да. Ер нь бол сүн шүдийг багаас нь бол заавал шүд гарсан үе гэхгүйгээр хөөхж авах буюу угж хөгж авах үед нь заавалчгүй өнгөрийг цэвэрлж авах хэрэгтэй. Амны хүндийг цэвэрлэнэ гэж ярьж байгаа. Хөөхж авах үед бол сүний хүчлээс шалтгаалаад өнгөр үүсэж байгаа. Энэ өнгөрийг бол заавшгүй авч цэвэрлж авах хэрэгтэй. Өдөрт нэг удаа ээж нь цэвэрлж өгч авах хэрэгтэй. Амны хүндийг ерөнхийдөө цэвэр байлгаснараа дараагийн сүн шүд бүрэлдэх буюу сүн шүд үүссэн дараа бол хорхоод хүч гэдэг юм тэ өвч үүсэхгүй байх бас нэг шалтгаан болж өгч байгаа. Залмин жойлоо хүүхдээ шүдийг хэрхэн яаж угаах вэ гэдэг зөвлөгөө хүргэе тийм ээ. Хүүхдийн шүдийг бол угаахдаа ээж нь бол өвөр дээрээ өвдөг дээрээ хүүхдийнхаа толгойг тавиад дээрээс нь харж угаавал бүх зүйлийг харагддаг учраас ерөнхийдөө бол бидний ийм төвшөнд гэсэн үг тийм. Угааж эхлэхдээ болохоор зэрэг одоо амны хүндийг цэвэрлэхээс эхэлнэ гэж байгаа тийм. Энэ болохоор энэ үед нь болохоор заавалжгүй сүн шүд гарсан байх албагүй. Тэр үед болохоор finger brush буюу зориулалтын шүдний хэрэглэгдэхгүй бас байгаа. Өөртөө ингээд зориулагдсан бүх зөөлөн тэгээд 7 ор хураандаа хийгээд энэ болохоор зэрэг шүдний завж тэгээд сүүний хүчлийн одоо тэр үлдэгдэл өнгөрийг цэвэрлж авах зориулттай. Зүгээр гэрийн нөхцөл заавалжгүй юм зориулт юм байхгүй бол зүгээр марлыг 7 ор хураандаа ороогоод муу адилхан бол өнгөрийг заавалжгүй цэвэрлж авах хэрэгтэй. 2 завж руу гараа оруулаад тэгээд мөн хилний өнгөрийг авч явах хэрэгтэй. Өдөр болгон цэвэрлэх хэрэгтэй юу? Тийм, өдөр болгон цэвэрлж явах хэрэгтэй. Ердэлсэн усанд дүрээд тэгээд хүүхдийнхээ амыг цэвэрлэхдээ 2 завж руу нь бол ингэж оруулж явуулаад тэгээд мөн уруулын хэсгийг бол мөн завж 2 тал руу нь явуулаад наадлын хэсгийг явуулаад тэгээд дээдлийн дотор талын ийм үед бол яг хүүхдийн энэ үедээ болохоор зэрэг шүд ургаагүй байдаг болохоор зүгээр одоо буйлтэй энийг бол энэгээр бол цэвэрлж яхад бол ямар ч тийм өвдөх юм уу завир бол байхгүй байгаа. Ер нь 6-аас 8 сартаагаас эхлээд анхны цахиур гарч эхэлдэг хүүхдийн шүд ургаж эхэлдэг гэж байгаа тийм. Энэ үеэс нь эхлээд бол сайзыг хэрэгжилж ээж болно. Гэхдээ энэ муу адилхан эннийхээ өмнөх одоо нүстэй хэсгэр ч гэсэн нэг хэсэгтээ бол угааж ээж болно. Шүд гараад дээдлийн шүднүүд гараад эхлэхээр зэрэг хүүхдийн үүдэн 2 шүдний тэнцэх хэмжээтэй өсний одоо сайзны өргөн устын тийм байх хэрэгтэй байдгийг. 2 үүдэн шүдний хэмжээтэй. Тэгээ энэ дээр тавигдах нь бол хүүхдийн чихчийн өрөөний хомсны талианы хэмжээтэй жижиг оог тавьсан. Оог хэрэглэхдээ бол 3 наснаас эхлээд хүүхдийн зориулалтын оогаар угааж хэрэглэхдээ 7 наснаас 6-7 наснаас эхлээд бол байнгын оогаар угааж авах. Ерөнхийдөө усанд одоо буцсан усны сайзаа дүрж агаад тэгээд эхлэхдээ болохоор зэрэг арын шүднээсээ эхлээд дээдл нь юм уу доотлол нь байсан ч гэсэн араас нь л эхэлж угаах юм байна. Эхлээд ерөнхийдөө бол сольжсэн ч болно энэ байрлалыг тэгж сольж угаахад ерөнхийдөө бол хүүхэд бас заавал ганцхан талаас нь гэхгүйгээр өөрт нь зүгээр сонирхолтойгоор ч юм уу тиймэрхүү байдлаар угааж заншуул зүгээр. Тэгээ энэ үед нь бас тал бариулчвал зүгээр гэдэг. Өөрт нь бариулж байгаа юм харуулад за талаа бариараа таландаа хараараа өөрийнхөө шүдийг дээрээс нь доош нь буюу шүүрдэх хөдөлгөөн хийн мөн эргэлдүүлэх хөдөлгөөнийг чухал цуг хийж явах хэрэгтэй. Арийнхаа шүднээс эхлээд эргэлдүүлэх хөдөлгөөнөөр хийлээ доош нь ингэ шүтрлаа. Үүдэн шүдэл рүүгээ орохдоо мөн дээрээс нь доош нь шүүрдэх хөдөлгөөнийг хийгээд мөн эргэлдүүлж бас болно. Тийм. Тэгээд нөгөө тал руугаа эрэхтэй сайзаа эргүүлээд тэгээ арын шүднээсээ дахиж эхэллээ.
Арын шүдээ бол мөн адилхан эргэлдүүлэх хөдөлгөөнөөр хийж болно. Тэгээд доош нь ингэ шударч мааж болно. Ажиллах хэсгийг угаахдаа мөн нааша цаашаа хөдөлгөөнийг бол оролцуулж болно. Ингээд ерөнхийдөө дээдлийн хэсэг угааж дуслаа гэж үтсэн тохиолдолд цаазыг мөн адилхан ингээд цэвэрлэх юм үүтэй. Зоодлоо угааж ихэд адилхан мөн арын шүднээсээ эхлээд эргэлдүүлэх хөдөлгөөнийг оролцуулаад дээш нь шутраад доотлын шүдийг угаахдаа дээрээсээ доороосоо дээшлэх одоо тий үүдэн шүднүүд ингэж хаваалцж байна. Тэгээд аргашаага энэ хөдөлгөөнийг оролцуулаад зарлах хэсгээ угаахдаа мөн нааш цааш дотор талын мөн адилхан эргэлдүүлэх буюу хөдөлгөөнийг үүдэн шүдний дотор талыг мөн доороос нь дээш нь Хүүхдийн шүдийг цэвэрлэхдээ давхар хилээг нь цэвэрлэх хэрэгтэй юу? Хилээ нь юу нь яаж цэвэрлэх хэрэгтэй вэ? Өнгөрийг бол заавалжгүй авах хэрэгтэй. Хилээ нааш нь гаргаж шүдээ хилээ гаргаж байгаа тохиолдолд бол зүгээр гаргаад явчихын. Заавалжгүй цааш нь хоолоор нь гүн хийгээд авах шаардлага байхгүй л дээ. Ингэж юу хагаад өнгөрийг бас цэвэрлэж өгч байх хэрэгтэй. Тэр өнгөр цэвэрлэхгүйгээр 1 хоног байхад цаашдынх нь цоорл үүсэх их үүсвэр тавигдчихэдэг болохоор энэ бол хамгийн чухал байгаа. За PDIS эмнэлгийн найрс гоозаас шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчлэгийг үзэгч таахандаа санал болгодог учраас таны хүүхэд тань хэрвээ бас сүн шүд нургаж эхэлж байгаа бол мөн одоо байнгын шүд нь гарч эхэлсэн байгаа бол мөн танд шүдний ямар нэгэн асуудал тулгараад байгаа бол PDIS эмнэлэг дээрэж үнэгүй зөвлөгөө онцлогоо хийхээс гадна бас эмчилгээнүүдийг хэлэх боломжтой байгаа юм шүү. Ингээд нэвтрүүлгийн маань зөвлөгөөний болон харийн төгрөөд өндөрлөж байна. Нэвтрүүлэгт хамт байсан танд баярлалаа.